3 сабмишн байна. Яг дестрал чигээд яг гоё. Чадвал яах вэ? Болох уу гэл. За энэ удаагийн дугаар Улаастай эцэд байрлах HT орон дээрээс үргэлжилж байна. За тэгээ шүүмт байхдаа урилга хүлээж авсан маш их баярлалаа. Манай үзэгчдэд зориулаад өөрийгөө танилцуулаад HT орны хүүхдүүдийн бэлтгэл HT орны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч. Намайг Бачлууны их төвшин гэдэг Монголын жилсүү албаны харбстай олон улсын ээж зэрэглэлийн шүүгч Улаастай HT орны жилсүүгийн багш тасгалжуулагч байгаа ажилтгаа. Хэдэн он багах жилсүү гэж хэлсэн бэ? Жилсүү игээд хэдэн жил болж байгаа вэ? Би 2015 оны 5 сараас анх хичээлж эхэлсэн. Одоо нийт 11 жил хичээлж байна. Хэдэн настайдаа эхэлсэн бэ? 41. За манай үзэж байгаа цувралын үзэгчдэд бас шинэ өөр хүмүүс олчиход бас таныг бас нэлээд нөлөөлөх болов гэж утасны үндсэн дээрээс насыг ч асууж байгаа шүү хаа. За яг 41 настайдаа жилсүү гэдэг спорт руу ороод одоо харбс тий нийт дэлхийн аваргаас хэдэн медальтай байх хаа? Нийт дэлхийн аваргаас 6 медальтай, 1 алт, 2 мөнгө, 3 үрлэг. HT орны бэлтгэлийн цагийн хуваарийг хэлцүүлвэл Манайх 2-р 4-р хагас өдөр өглөө 10:30-аас ирж 14 цагаас ордог. за хоёулаа гараад HT орноо сайхан дугаарыг үзэгчдэд зориулаад харуулъя. За сайн байцгаана уу. Намайг Тэлмэн гэдэг. Гэхдээ HT орн дээр болохоор намайг Гүн Жах гэж дууддаг. За ер нь яг сургуулийн менежерээр ажилладаг. За манай HT орн төв маань болохоор яг энэ хоёр төв маань болохоор 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Яг үйл ажиллагааны болохоор номын сантай, кофе шоптай, бас олон дугуулангуудтай гэдэг байдлаар хүн болгон нийлтэй юм байдаг төв байдаг ба. За манай сургуулиуд маань тэр айгүй ингээд хөрсөн төлбөртэйгээр авдаг. Жишээ нь одоо нэг хүүхэд маань ямар ч амгай сургуульд явлаа гэх төлбөр нь болохоор 1.0 төлбөр авдаг байгаа. 15 гаруй сургууль дугуулсан дээр нийтдээ давхарцтайгаар нийтдээ 300-аас 400 хүүхдүүд бол одоо яг суралцж байна. За хүүхдүүд маань болохоор зөвхөн энэ авих юм биш үү? Хаанаас ч юм уу хүрээд ирдэг. Одоо миний мэдээ хамгийн холоос ирдэг нь Төв аймгийн Эрдэнэ сумаас ирдэг хүүхд байна. Аль эсвэл бүр ингээд хотын одоо төвөөс ирдэг хүүхдүүд байна. Хаанаас ч юм уу хүүхдүүд хүрээд ирдэг байгаа. Энэ газар байна. Хүүхдүүд зардаг нь ч гэсэн аюул хөрхөн хямдхан байж идэг. Юм байна. Одоо борц гэх 500-аас дээш хүүхдүүд байдаг ч юм ундаанууд өөр хямдхан байдаг. Бас энэ бас шидэт зүүнний хэсэг гэж бас энэ ханаас гэж бас юм байдаг. За энэ ханаас сүү гардаг. За яаж сүү гардаг гэхээр HT орнууд дээр нэг зүйл ерөнхийдөө болдоггүй. Тэр нь болохоор шууд хүүхдүүд юм мэй гэж тараач болдог байхгүй юу? Шууд тараахаас илүү шууд хүүхдүүд одоо ямар нэгэн байдлаар одоо ингээд одоо энэ ханд ингээ ямар ч юм уу захиа бичээд ингээ захиа бичээд үлдээж басна гэдэг чинь ингээ захиа бичээд үлдээж чинь. За ямар байдлаар энэ цэн дээр ингээ хан дээр ингээ захиа бичиж болох вэ? Нэг шидэт зүү гэхээр ингээ аяд дөрөн халуун гоё кофетэй, ванильтай эсвэл карамельтай гоё халуун сүү байдаг. За энэ халуун сүү нэг аяр болохоор 1000 төгрөг гэж идэг. Хэдэн ч хамаагүй шидэт сүү удаж аваад энэ чинь ингээ захиа бичээд үлдээгээд өгч чинь. Тэгээд найзуудтай өгтөө болохоор одоо баристатай хамт ингээ тоглоо шатар тамаар тоглоод хождог ч юм уу. Эсвэл нөгөө ном сонин уншаад ярьж өгдөг. Хичээлээ хийдэг, цэвэрлээ хийдэг гэж ер нь зөндөө олон үнч болох зүйл байгаа юм лээ. За ээжтэй ахч нар өнөөс өгж байгаа шүү гэж өгдөг яг хэлсэн юм байж. Энэ болохоор дундгой, хөвсгөл, хинти, говалтай гэсэн аймагуд бас байгаа. Өчгөө боолтоо. Өчг. За та манай үзэгчд дугаарыг үзэгчдэд зориулаад ямар гэж үзэх вэ? Ресток буюу буугаад очих. Сайд контролноос миний хамгийн их тулцаа. Restlock, arm lock-оос arm bar. Энэ гурван өчиг стратеги одоо комби үзүүл. За мэдээж би ингээ хүнгээ прешрлцсан байгаад намайг хүн мэдээж түлхдэг. Түлхэхэд би татаад arm lock орохгүй бол би ийшээ нэг алхаад давлаа arm bar. Ингэж юу.
яг энэ гурав хамгийн тохиромж яг дистралж хийгээд яг явхад хамгийн тохиромжтой 3 сабмишн байна. За ер нь бол wrist lock-ын дээр нь Тий. анхаарлын сарниулах. За болж игэл wrist lock руу дуусгах. Тий. За wrist lock-ыг хамгаалуул цаашаа арам бадлаа. Тий, wrist lock одоо би энэ мэдээж хийгээд мэдээж энэ хүн чинь мэдрэн штэ намайг. За би wrist lock хийлээ. Амжилтгүй боллоо. Хоп. Arm lock болголоо. Arm lock-ын дээр амжилтгүй болох юм бол хоп нэг давууж гიშгээд энэ өвдгөө сугруун. Хоп одоо хойшоо унлаа. Хоп arm bar. Энэ wrist lock жижиг үе учраас нөгөө нэг амжилтгүй болох юм бол arm lock-ноос хоп хөлөө давуулаад эргээд arm bar. Ийм 3 submission байна. Яг дистралж хийгээд яг гоё рол маягаар хийх. За баярлалаа. За одоо танд яг ичтэй орон дээр хэдэн шат байна? Яг 50 байна одоо. 50-ын цааш байна. За. Танд одоо яг ингэж 100-аар хичээлж ирснээс хойш тийм болмоор санагдчихсэн, хэцүү санагдчихсэн юм. Яг 100-аас болмоор санагдчихсэн юм байна. Ер нь хамгийн анх хичээхэд л тэгээ нөгөө тэр чинь дэвжээрөө алхаад орж байгаа шүү дээ. Тэгээл би халаалт малаалтыг хийгээл тэгэл өөртөө л яг ярилцаад тэмцэж эхэлж байгаа юм л байна. За ер нь чадах болов яах бол юм болох уу гэл. Тэгэл өөртөө яг шаардлага тавьсан тэгээд за ер нь айл хүртэл явахаа үзье. Тэгэл тэрээс хойш бол ерөөсөө шантарчсэн зүйл байхгүй. Өөр улам дурлаад улам гоё одоо. За яг анх удаа одоо ингэж 900-аар хичээлж байгаа. Ялангуяа одоо таны насны үеийн спортоор хичээлгүй яг одоо ингээд оройчтой хөшөлтөө одоо миний спорт хийх гэж юу авах вэ гэж бодож байгаа тийм одоо хүмүүс байв. Та одоо юу зүйл. Би бас ер нь хөгшөрчтэй л гэж бодож байсан л та. Тэгээд энэ Монголд энэ жижиг спорт байдаг гэж манай найз мөнхөө хэлжсэн. Тэгэл өөрөө орж ирж үзээд ер нь үеийнх нэг аюу хурууддаг л та. Энэ заавал орж үзээ. Ядаж нэг хичээлээд үз. Тэгэхээр одоо би хаан тэр бэлтгэлийн дараах тэр ав жаргалын одоо гормон гэж ярьдаг тийм тэр стресс яаж тайлагддаг юм. Тэрийг мэдрээд үзээсэй л гэж бод. Тэгээд нэг мэдрээд үзчих юм бол тэгээд бараг гарахгүй байна. Ер нь бол орд маш баярлаа. Баярлаа. Дараагийн дугаараар уулзлаа баяр та.